Та бүхэнд энэ үдшийн мэндийг хүргэе. Монголын Amnesty International байгууллага шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн асуудлаар сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байгаа. Тийм ч учраас бид доктортой хөгжлийн зорилтын 11 дахь зорилт болох ээлтэй хот иргэдийн оролцоог дэмжих гэдэг ийм асуудлаар та бүхэнд мэдээлэл хүргэхээр зорилоо. Тэгээд сая илтгэгч нар маань хэллээ, хүний эрхэд суурилсан хандлага бол хүчтэй өрнөж байна гэж. Яг энэ хүний эрхэд суурилсан хот төлөвлөлтийн хандлагыг доктортой хөгжлийн бодлоготой зорилттой нийцүүлэх гэдэг асуудал бол маш хурцтай яригж байгаа. Тийм учраас 10 минутанда багтаагаад маш товч байдлаар асуудлыг танилцуулъя. Доктортой хөгжлийн зорилтод бол нийтдээ 7 зорилт байгаа. Гэхдээ эдгээр 7 зорилтоос 11-ийн 1 болон 11-ийн 3 гэсэн зорилтуудыг сонгож авсан. 11-ийн 1 дээр бол хүндрэлтэн бид 2030 он гэхэд бүх нийтээр зохистой аюулгүй хямд орон сууц болон үндсэн үйлчилгээнд хамрагдах ядуу хүмүүс амьдардаг хорооллын нөхцөлийг нэгдүгээрсэн сайжруулна гэж байгаа. Энийний цаад агуулгаараа бол ерөөсөө шаардлага хангасан орон байртай байх эрхийг улам хэрэгжилтийг нь төгөлдржүүлнэ гэсэн ийм санаа явж байгаа. Харин 11-ийн 3 дээр бол бүх улс орнууд хүртээмжтэй доктортой хотчуулалт бүх нийтийн оролцоотой цогц доктортой хотын төлөвлөлт менежментийг хэрэгжүүлнэ гэсэн байгаа. За тэгэхээр энэ хоёр зорилтын цаана бол нэг талд шаардлага хангасан орон байртай байх эрх, хоёрдугаар асуудалт нь хот төлөвлөлттэй холбоотой асуудал яригдж байна. Ингээд лог камарлаар нь би хот төлөвлөлттэй холбоотой асуудлыг хөндөе гэж бодож байна. 21-р зуунд хүн төрөлхтний амьдралын чиг хандлагад гарсан том өөрчлөлт бол өөрөө суурьшил байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг хэсэг газарт олон хүн өөрөө суурьшаа амьдарч байгаа. Ийм хүү суурьшаа амьдарч байгаа байдал нь бол шийдвэрлэл зохих олон асуудлыг бий болгож байгаа. Нэг талаараа үүнийг шийдвэрлэхгүй байгаа нь хүний эрхийн зөрчил боловч нөгөө талаар шийдвэрлэж байгаа бодлого хэрэгжилтийн алдаа нь өөрөө бас хүний эрхийг нөхцөлдүүлдэг. Тийм учраас хот төлөвлөлтийг хийхгүй байгаагаараа ч эсвэл хийсэн ч шаардлага хангасан хүний эрхэд суурилсан хандлагаар хийгээгүй аль байдал нь өөрөө хүний эрхийн зөрчлийг нөхцөлдүүлдэг. За тийм учраас хот төлөвлөлт доктортой хөгжил хүний эрхийн асуудлыг авч үзэж байна. За хот төлөвлөлтийг доктортой хөгжлийн зорилтуудын үндсэн бүрэлдэхүүн болох эдийн засаг нийгэм байгаль орчин гэсэн 3 хүчин зүйлийн хүрээнд бол авч үзэх ёстой. Сая шинжлэх ухааны техникийн сургуулийн багш биднийг нэглэнээ шүүмжилсэн. За үндсэндээ бол яг доктортой хөгжил гэдэг бол өөрөө эрх ашигын баалансыг зөв тэнцвэржүүлэх юм үзэл санаатай шууд холбоотой байдаг. За энэ дотор бол эдийн засаг нийгэм байгаль орчин гэж. За тэгвэл хот төлөвлөлт яг энэ 3 хүчин зүйлийг л цогц байдлаар нь иж бүрэн балансыг зөв баримталсан байх хэрэгтэй. Гэвтэл ихэнх тохиолдолд бид нэр хот төлөвлөлтөн дээр юуг чухалчилдаг вэ гэхээр эдийн засгийг чухалчилдаг. Учир нь хот төлөвлөлт өөрөө бизнесийн эрх ашигтай шууд холбоотой байдаг. Хот төлөвлөлтийн цаана газар гэдэг үнэт капитал байдаг. Энэ капитал нь өөрөө бизнесийн байгууллагууд олон жилийн туршид ноёрлоо тогтоох өөрөө хэрэгслэн байсаар ирсэн. Тийм учраас эдийн засгийг голчилсон хот төлөвлөлт бол эцэстээ байгаль орчин болон хүний эрхэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг бид бүхэн мэдж байгаа. За хоёрдугаарх нь хот төлөвлөлтийн зорилго хандлагыг бид нар оновчтой байдлаар тодорхойлох ёстой гэж үзэж байна. За хот төлөвлөлтийн талаар ер нь хүний эрхтэй холбогдох асуудлаар нийт 3 гол чухал онол байдаг. Эхний онол бол орон зайн тооцооллын онол гэж байгаа. Энэ бол бид нэг ёсны нийгмийн дэд бүтцийг эсвэл инженерийн дэд бүтцийг барилга байгууламжийг хэрхэн яаж зөв зохистой байдлаар төлөвлөх вэ гэдэг ийм орон зайн төлөвлөлт байдаг. Өөрөөр хэлбэл энэний цаана илүү материалын асуудлыг төлөвлөх асуудал хөндөгдөг. Харин энэ орон зайн тооцооллын онол хот төлөвлөлтийн бодлогод бол өөрөө хуучирсан онол буюу уламжлал онол гэж үзэж байгаа. Харин шинэлэг онолуудыг та бүхнийг анхаарлаа хандуулаач гэж хүсэж байна. Эхнийх нь бол өөрөө зан үйлийн онол байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хот төлөвлөлтийг хотод хүн амьдардаг хүмүүсийн соёл ахуй онцлогт өөрөө хот өөрөө нийцсэн байх ёстой. Тийм учраас хотыг төлөвлөх гэж байгаа юм бол иргэдээс нь асуугаач, иргэдийн бодиттой оролцоог хангаач, иргэдээс дуу хоолойгооч сонсооч гэдэг ийм л онол байдаг. Өөрөөр хэлэх юм бол иргэдийн хүсэж байгаа, хүсэмжилж байгаа хэрэгцээ шаардлагатай хот төлөвлөлт өөрөө нийцэхгүй байх юм бол хот төлөвлөлт эцэстээ өөрөө үр нөлөөгөө болж хувирдаг. Эцэстээ иргэдийн эсэргүүцэлтэд тулгарх нь бол өөрөө түгээмэл байдаг. Харин
Сүүлийн он бол эдийн засгийн он ялангуяа манай Монгол улсад хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль гэж хууль батлагдаад олон жилийн ч одоо практик алга байна л да. Гэхдээ энэ дээрээс бид бүхэн юуг олж харсан бэ гэхээр ерөөсөө шаардлагатай нийцээг орон байранд амьдарч байгаа хүмүүсийг орон сууцруулъя гэдэг асуудлыг ярьж байгаа болохоос биш хэрвээ эдгээр хүмүүсийг шаардлага хангасан орон байраар хангах юм бол эдгээр нь орон байрныхаа одоо нөхцөл байдлыг хангах эдийн засгийн баталгаатай юу? Орон одоо жишээ нь зээлээр авж байгаа тохиолдолд зээлийн иргэн төлөлт нь өөрөө баталгаатай байж чадах уу? Өөрийнхөө ахуй амьдралд нь бий болж байгаа нэмэлт зардлуудыг тэнхээ дагаад үүрэх чадвар байна уу үгүй юу гэдгийг өөрөө судлах ёстой гэж үздэг. Өөрөөр хэлэх юм бол шаардлага хангасан орон байраар бий болохын тулд нийгмийн хамгааллын бодлого, нийгмийн халамжийн бодлого зэрэгцүүлэн уялдуулах ёстой. Эцэстээ энэ бүхнийг хийж чадаагүй бол хот төлөвлөлт зүгээр бизнесийн эрх ашигын дамгаалсан үр дүн бий болгоно гэж үзэж байна. Тэгэхээр манай Монгол улсын хувьд бол зан үйлийн онол болон эдийн засгийн онол бол чухал ач холбогдолтой байна. Ялангуяа тэр зан үйлийн онолын цаана байгаа иргэдийн бодиттой оролцоо, иргэдийн бодиттой дуу хоолойг сонсоод шийдвэр гаргах, бодлого боловсруулах бүх төвшөнд иргэдийн оролцоо байгаа юу үгүй юу гэдгийг бид нэр харгалзан үзэх ёстой. Гэхдээ бидэнд нэг сайшаалтай хандах нэг зүйл байгаа. Хот төлөвлөлтийн тухай хуулийн дотор зарчим нь олон нийтийн оролцоог хангах гэдэг зарчим бол байгаа. Гэхдээ энэ нь бодит байдал дээр биелэл олж чадж байгаа юу гэдэг дээр бий болж эргэлзэж байгаа. За энэнийх нь хамгийн гол илэрлэн жишээ нь 2013 онд нийслэлийн иргэдийн төлөөлөлтийн хурлаас гэр орооллыг төлөвлөж одоо шаардлага нэгдсэн орон сууцаар хангах асуудал бий болсон. Гэтэ иргэдэд бол энэ талаарх мэдээлэл өөрөө маш түлэмэг байсан. Тэгээд эцсийн бүлэгтээ үнэт капитал болох газраа илүү шаардлага хангасан орон байраар хангана гэдэг ийм хэрэгцээг шаардлагаач бид нэр зөв ухамсарлаж ойлгоогүйгээр энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эцэстээ эдийн засгийн багаахан өөрчлөлтөнд энэ төсөл хөтөлбөрүүд бүх зохисон байдалд очсон гэдэг бол эдгээрийг бид нар бүрэн тооцоолоо байна гэсэн. Дараа нь иргэд олон нийтийн ашиг сонирхол, бизнесийн ашиг сонирхол, төрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын ашиг сонирхлын харилцан зөв зохистой байдлыг бий болгох тухай асуудал чухлаар яригдж байгаа. Ихэнх тохиолдолд хот төлөвлөлт амжилтгүй хэрэгжиж байгаа гол шалтгаан нөхцөл нь бизнесийн эрх ашигын байгууллага болоод төрийн удирдлага, орон нутгийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа байгууллагууд нэгдмэл ашиг сонирхолтой буюу хөрөнгөний ашиг сонирхолтой байгаагаараа иргэдийн эрхийг бол бүдүүлгээр зөрчдөг ийм байдлыг бий болгож байгаа. Тийм учраас энэ дээр анхаарах ёстой. Дараагаар нь хот төлөвлөлтөнд бүх нийтийн бодиттой оролцоог хангах, нийгмийн бүлгүүдийн эрх ашиг соёлын онцлогт нийцүүлэх, нийгмийн эмзэг бүлгийн эрх ашигын нэн тэргуунд харгалзан үзэх гэдэг ийм юм яригдж байна. 2030 он хүртэл хэрэгжүүлэх доктортой хөгжлийн зорилтын дотор бид нийгмийн бүх талын оролцоог хангана. Дээрээс нь хамгийн эмзэг бүлгийнхний эрх ашигыг нэн тэргуунд баримтлана гэдэг зарчмыг бэхжүүлсэн байгаа. Гэтэл бид нэр одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор бол нийгмийн эмзэг бүлгийнх нь тусгаасан хэрэгжүүлэх төрийн тусгай бодлого төлөвлөлт бол өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол гэр ороолыг орон сууцруулна гэдэг асуудал яригдж байгаа болохоос шаардлага хангаагүй орон сууцнд амьдарч байгаа ялангуяа ядуус гэж тодорхойлогдох эдгээр хүмүүсийг хэрхэн орон байраар хангах вэ гэдэг тусгаасан бодлого төлөвлөлт өнөөдрийг хүртэл бий болоо байна. Дараагийн асуудал бол би энэ үгийг хэлэх дуртай идүүгийг чухалчлан ирээдүг эцгүүчлэх төрийн бодлого бол өөрөө ирээдүйд шийдвэрлэх зохиох олон тулгымцсан асуудлыг бий болгодог. Тийм учраас бид ирээдүйн хойч эрхийг ярихаас өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл хот төлөвлөлтийг хэрэгжүүлэхдээ бид нар ирээдүйн хойч бүх нийтээр ашиглуулалт зохих нийтийн бүтээн байгуулалт нөөц газрыг бий болгох тухай асуудал энэ дээр яригдж байгаа. Дээрээс нь байгалийн баялаг болоод соёлын өвийг хадгалан авч үлдэх асуудал энэ дээр яригдж байна. За дараагийн нэг асуудал бол шаардлага нэгдсэн орон байраар хангах асуудал байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас бол төрийн үүргийг маш тодорхой зааж өгсөн. Эхний ээлжинд орон сууцтай байх эрхийг бол хүндэтгээч, дараагаар нь зөрчигдөхөөс хамгаалагч, гуравдугаарх нь хамгаалах бүх талын арга хэмжээг зохиц байдлаар ийж бүрэн байдлаар хэрэгжүүлээч гэсэн. Гэхдээ манай Монгол улсад шаардлага хангасан орон сууцтай байх эрхийг бид нэр өргөн хүрээнд тодорхойлж үндэсний хэмжээнд авч үзээгүй. Зөвхөн олон улсын хэм хэмжээний зарчмыг бол удирдлага болгож байгаа. Гэхдээ бид нар энэ дээр нийслэл амьдарч байгаа бүх хүмүүс шаардлага хангасан орон байранд амьдраагүй. Жишээлх юм бол энэ нэгдсэн үндэсний байгууллага эдийн засгийн нийгмийн соёлын хорооноос гаргасан цогцтой орон сууц цогцтой байх гэдэг энэ шаардлага дотор орчны цогцтой байдал яригддаг. Тэгтэл нийслэлийн иргэд бид нэр өөрсдөө одоо нөгөө төвийн нөгөө юу гэлээ
цэвэрлэх байгууламжийнхаа үнэрийг дээрээс нь өвлийн үйлрэлд утаа, зуны үйлрэлд механик тоосонцорт авсан байгаа. Тэгэхээр бид нар бүгд шаардлага хангасан орон байранд хангагдаагүй. Дараагийн нэг асуудал нь бид нар шударга хуулийг батлах ёстой. Тэр шударга хуулиар шударгаар баримталдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл due process-ийн асуудал яригдж байна. Гуравдугаархан дахин төлөвлөлт нүүлгэн шилжүүлэлтээ бол бас хинч хохирох ёсгүй гэдгийг ойлголцох ёстой. Гэтэл өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дээр бид нар төсөл хэрэгжиж байгаа суурингийн 20% тэр чигээр нь алдсан. Тэр эрх ашигыг бол золиос нь гаргасан. Дээрээс нь газрын хувьд аливаа ирэхгүй байгаа иргэдийн эрхийн асуудлыг бид нар огт хүндэхгүй байгаа. Энэ нь өөрөө ямар зарчмыг зөрчиж байна вэ гэхээр хот төлөвлөлт орон байртай байх эрхийн хүрээнд бид нар хэнийг ч орхигдуулахгүй гэдэг олон улсын зарчмыг бол бид нар бүрдүүлгээр зөрчиж байна. Хамгийн сүүлд нь инженерийн болон нийгмийн дэд бүтцэс энэ аюулгүй байдлыг бид нар бол хангах цаг нь болжээ гэж үзэж байна. За ингээ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.